би голдон сухмаа хажиг ингэж За бидний хөтлөг хүлээн авч хүргэсэн бид мэдээллийнхаа сэтгэлж тавханд баярлалаа. Өнөөдөр Монгол Ардын Хүрэлцээрсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч та бүхний амраа молонг айлтгая. Хүрэлцээрсэн талархал илэрхийлж байна. Улсын хурлын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 6 сарын 26-нд өчигдөр улс орон даяар зохион байгуулагдаж дууслаа. За энэ сонгуулийн санал хураалтын гарсан дүнтэй холбогдуулж өнөөдөр өдөр сонгуулийн ерөнхий хороо дүнгээ гаргаж олон түмэнд тайлангаа тавьсан гарсан сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулж би нэгдүгээр нийтийн шигчийн хувьд, хоёрдугаар тус Монгол Ардын намын сонгуулийн штабын удирдлагууд баярлцаж мэдээллийнхэн зүйтэй гэж ингэж хэлсэн юм аа. Юуны өмнө би өчигдрийн санал хураалтанд оролцож миний нэрийг дэмжиж надад саналаа өгсөн мөн миний сонгуулийн штаб баг бүрэлдэхүүнд ажилласан олон мянган иргэд сонгогчид намын идэвхтэн зүтгэлтэнгуудаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр хэдийгээр эцсийн үр дүн гаргуу байгаа ч гэсэн би ямар ч үед улс орныхоо энэ эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах ард иргэдийнхээ амьдрал ахуйг бөөд татах энэ асуудал дээр бол анхаарал тавьж ажилласаар байх болно гэдгийг би хэлье. Энэ сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж явах үед та бүхэн санаж байгаа бах. Би хоёр нэр дэвшигчид хандаж ил захидал илгээж бас бэлэг ёсыг бодож алд сэнхэр хадаг хоёр нэр дэвшигчтэй сонгуулийн ерөнхий хорон дээрээс хөргүүлж байсан. Энэ сонгуулийг хуулийн дагуу олон түмний хүндэтгсэн, төрийн сонгуулийг дээдлсэн ийм байдлаар энэ сонгуулийг явуулъя гэдэг ийм би уриалгыг гаргаж ирсэн. Харамсалтай сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд энэ миний уриалсан уриалгын дагуу болж чадсангүй. Энэ сонгуул бол хутаанд оромжилсон, эвлүүлэг хэрэгсээ хэтэрсэн, мөн иргэдийг элдв бүсийн зүйлд уриалж дуудсан, орон нутагт тэрвумаар нь мөнгө тээвэрлсэн, гадаадаас саяар нь хандив авсан ийм сонгуул болж өндөрлж байна. Би бас энд их харамсаж байгаа. Ийм ч болсноос дараагийн бас санал хураалт болох ийм байдалтай болж байгаа гэж би ингэж ойлгож байгаа. Нэр дэвшигч миний хувьд бол бас тодорхой асуудлуудаар олон удаагийн нэвтрүүлэг ийм зүйлүүдийг бол бас затсан. Би тухайн бүрд нь хариултыг өгчээсэн. Хамгийн эцсийн мэтгэлцээ болоход бол Монгол Ардын нам амлалтаасаа яагаад бутсан бэ гэдгийг тайлбарыг бол би хангалттай өгсөн. Олон түмэн энийг бас зөв ойлгож байгаа. Мөн Монгол Ардын намын миний нэрийг оролцуулж зарим нөхдүүд 60 тэрбум төгрөгийн асуудал гихчийг бас энэ сонгуульд бол ихээхэн ашигласан. Энэ бол эвлүүлэг гэдгийг би бас хэлсэн. Хууль хяналтын байгууллагууд нь гаргасан шийдвэрүүдийг би бас мэтгэлцээний үеэр бол дурдж хэлсэн байгаа. За газрын 8-чин гэдэг энэ асуудлыг олон жил ярьсан. Би энэний талаар бас хариу тайлбар юмнуудаа бол өгсөн. Ингээд өчигдрийн сонгуулийн санал хураалт бол иргэдийн оролцоо итгэх бол бас сайн байлаа. 68% нь бол сонгуульд бол ирж оролцсон байгаа. Өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо хуралдаж 7 дугаар сарын 9-ний өдөр дараагийн дахин санал хураалтыг зарлаж байна. Тэгэхээр зэрэг бол энэ дараагийн санал хураалтыг зарлаж байгаатай холбогдуулаад би бол ер нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлаач бодсон, үндэсний их баяр наадмын цаг хугацаа төгсөж байгаа энэ асуудалтайч бас уялдуулж бодсон. 7 сарын 9-ний өдрийн энэ санал хураалтыг бол хуулийн дагуу зохион байгуулж
иргэд идэвхтэй оролцож энэ сонгуулийг одоо энэ өдөр өндөрлүүлэх нь ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй юм а гэж бодож байгаа юм. Тийм учраас энэ 7 сарын 9-ний өдрийн санал хураалтыг одоо зохион байгуулахдаа орон нутгийн энэ сонгуульд ажиллаж байгаа байгууллагын хүмсүүд манай иргэд олон түмэн бас идэвхтэй оролцож саналаа одоо өгч сонгуулийг одоо үр дүнтэй болгох тал дээр нь анхаарал тавиач гэж би уриалж байна. За тэгээд асуух зүйл байвал хариулъя. За асуулт. За тэгэхээр Монгол Ардын хувьсгалт намын нэр дэвшигч штабын удирдлагууд нь хэвлэлийн хурал хийсэн талаар би түрүүн сонссон, мэдээлэл авсан. Ерөн зүгээр одоо сонгуульд нэр дэвшсэн, сонгуульд оролцсон энэ одоо үйл ажиллагааны дараа бол ер нь Монгол Ардын нам руу дайрах ийм байдлыг бол бусад улс төрийн хүчнүүдээс бол өмнө удаа дараа ингэж гаргадаг байсан. Бид бол ер нь үеийн үед аль сонгуулийн үед бол хууль дүрмээ барьж ер нь сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагуудыг биелүүлж ингэж одоо ажиллаж байдаг. Ийм улс төрийн соёлтой ажилладаг улс төрийн хүчин манай нам бол. Тэгээ одоо буруу бол нөгөө гаруун хойтлын хараа воохоо гэдэг шиг одоо бидэн лүү бас дайрсан, биднийг одоо бас санд онд өөрчлөө гэсэн ийм байдалтайгаар одоо хэвлэлийн хурал хийсэн гэж би ингэ сонссон. Сонгуулийн ерөнхий хороог шалгая, саналын хуудсыг тоолъё гэсэн ийм санал гаргаж байгааг нь би зөв зүйтэй гэж бодож байгаа. Хэрвээ сонгуулийн ерөнхий хороог одоо ингээд тэр 35 мянган санал нь ямар одоо зөрүүтэй байгаа юм? Тэр саналын зөрүү нь 10 мянган зөрүүтэй явж байгаад яагаад сүүлдээ одоо миний санал дээр нь гарцсан гэдэг дээр эргэлзээ байгаа болвол тэрийг бид нэр хамтраад шалгасан ч болж байна. Бид бол 2015 оны 12 дугаар сард сонгуулийн хууль хэлцэж байхад 100% энэ сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдэг саналыг гаргаж ирсэн ийм улс төрийн хүч. Тэгэхээр тухайн үеийн эрх баригчид бол 100% тоолох шаардлагагүй, 50% хангалттай. Тэр битгий хяналтын тооллогч биш, техникийн тооллого хийнэ гэж олонхороо түрээд энэ хуулийг ингэж бодлоо. Сонгуулийн ерөнхий хороо бол 50%-ийн тоолгыг хийсэн асуудал гараагүй гэж өглөө тэр мэдээлэл өгөхдөө бол хэлж байна лээ. Сонгуулийн ерөнхий хороог шалгая, энэ одоо хардлага сэргэлгийг арилгыг хийх юм бол бид ч хамт энд орж одоо бас тэр асуудалтай танилцаж үзэж шалгахад бол бэлэн байна. Монгол Ардын нам бол энэ дээр цаарах зүйлсөө байхгүй. Адилхан сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчний хувьд бол ингэж үзэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. Хоёрдугаар 7 сарын 9-ний өдөр гэдэг бол зүгээр нэг ингээд сонгуулийн ерөнхий хороо энэ өдрийг сонгоод автсан хэрэг биш байх гэж бодож байна л да. Хуулиар зохицуулсан цаг хугацааны фактор байгаа учраас сонгуулийн санал хураалт явагдсан. Тэр санал хураалтаар хэн нэгэн нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор санал хураалтыг зарлаж зохион байгуулах эрх үүргэнүүд сонгуулийн ерөнхий хороонд хуулиар олгогдсон. Энэ хуулийнхаа хугацааг бодож тооцож мэдээжийн хэрэг дахин санал хураалт бол саналын хуудас бэлтгэхээс ихсүүлээд бол баггүй ажил гарна, лээдгүй хэмжээний хөрөнгө хүч бас гарна. Ингээд энэ зүйлүүдээ бодож тооцож энэ хугацааг бол сонгосон бахаа. Тийм учраас ер нь бол энэ сонгуулийн одоо байгууллагынхаа гаргасан хугацаанд би түрүүн хэлсэн иргэд бас оролцоод баяр наадмын одоо өмнө энэ сонгуулийнхаа ажлыг өндөрлүүлэх нь зөв зүйтэй юм а гэж ингэж бодож байна. Одоогоор энэ талаар бол яригдсан зүйл байхгүй. За сонгуулийн эрсдэл хүргэх чиглэлийг өөрийг бол мэдээж сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг зохион байгуулж хариуцах ёстой. За эрсдэл хүргэхэд ямар нэгэн хөшүүрийг хэрэглэнэ тодорхой хуулинд заасан зүйл байхгүй учраас энийг одоо шууд тэгж одоо хөшүүрийг хэрэглэнэ гэж хэлэхэд бол хэцүү баг. Энийг бол та бүхэн сонгуулийн ерөнхий хорооноос тодруулж асуух зүйтэй гэж ингэж бодож байна. За хоёрт нь манай намын нэр дэвшигчийг
орон даяар 10 аймаг дээр зэвсэг давуу байдлаар дэмжиж саналаа өгснгийг та бүхэн мэдж байгаа. Өчигдөр тэр санал өгж байгаа, саналын дүн гарч байгаа байдлыг харахад 11 цаг 30 минутын үед сонгуулийн ерөнхий орооноос мэдээлэл хийх явцад манай нэр дэвшигч Монгол Ардын Хувьсгал намаас нэр дэвшигч хоёрын хооронд 10,000 орчим тонны зөрүү гарсан байсан. За тэр цаг үед нийтдээ улс орон дээр 1983 хэсгийн хороод ажиллаж сонгуулийн санал хураалт явуулсан байснаас 290 орчим хэсгийн хороод нь саналынхаа дүн гэрүүлээгүй байсан үед дүнгээ танилцуулж ирсэн гэдгийг бас хэлмээр байна. Мөн дээрээс нь баруун Хав аймагт ялангуяа баруун Хав аймагт манай нэр дэвшигчид бол өндөр хэмжээгээр дэмжсэн. За баруун Хав аймгийн тухайд бол газар нутгийн байршил, за сунд, багийн зай, хоорондын зай, утасны сүлжээ барьдаггүйгээд газар нутгийн хувьд бэрхшээлтэй тийм зүйл байдаг учраас тэр дүн эрэхтэй бас тодорхой цаг хугацаа алдаж ирсэн гэдэг байдлаар сонгуулийн ерөнхий ороо мэдээлэл хийж ирснийг та бүхэн бас анзаарсан байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа та бүхэндээ. За баярлалаа.